бас нэгэн хаврын улираа их хоронд минь ирсэн байна. Эдгээр Монголын дорны тэнгэр дэндүү та. Сайн байцгаана уу? Түүхэн жимээр нэвтрүүлэг Монгол Улсын Хошоо Баатар, Монгол Улсын маршал Хорлогийн Чоолсонгийн нэрмжт тэг 198 дугаар ангиас Түүхэн жимээр нэвтрүүлгээ эхэлж байна. Нарыг бүхэлдэн хэртэлсэн аимшиг таны өдрүүд ихсэн атааны эсрэг эрслэн зогсон аимшиггүй зоригт хүүдэн их борон. За манай отроод 1937 онд бүгд найрамд Монгол Ард улсын сайдрын зөвлөлийн 26 дугаар тогтоолоор анх байгуулагдаж 1939 оны халах голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, 1948 оны баруун хилийн тулгаралтанд оролцож эгнэнээс Монгол улсын Баатар, Чогдон, Төмөрбаатар, Жамбаа, Шийлэг, Гуйлан нараас гадна олон арван эрлэг хийчид төрүүлсэн түүхэн замналтай хотроо. Бүгд найрамд Монгол Ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн 1979 оны 245 дугаар захиалгаар бүгд найрамд Монгол Ард улсын Хошоо Баатар, маршал Хорлогийн Чоолсонгийн нэрмжт анги болсон. Мөн бүгд найрамд Монгол Ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн 1984 оны 162 дугаар захиалгаар Байлдааны гавьяаны одон, Монгол улсын ерөнхийлөгчийн 2013 оны 250 дугаар захиалгаар Цэрийн гавьяаны улаан төгийн одонгоор тус шагнагдсан. Түүхт халах голын 80 жилийн ойн баярын мэндийг нийт хилчин дайчид, даргын зөвлөлийн гишүүд Ахмад хэлж та бүхэнд хэлийн тэг 198 амтнаас мэдчилж байна. За би халах голын тэг 198 дугаар ангийн дотоод танилцуулгын албан даргаар ажилладаг. Хил хамгаалах байгууллагт 28 жил ажиллаж байна. За ингээд яг өнөөдөр одоо Монгол улсынхаа туураг тусгаар улсынхаа эх орны амгалан тайван байдлын төлөө тулдаж одоо эх орныхоо өнөөдрийн сайхан аз жаргалыг атарсан нийт хилчин Ахмад дайчид болон үе үеийн хилчидтэй одоо халах голын ялалтын түүхт 80 жилийн баярын мэндчилгээг өргөн төвшүүлье. Дайны цагт ч инхий цагт ч зэрэг ирсийнхээ найдвартай ард таланд болж явдаг нийт хилчин эмэгтэйчүүдийнхээ нэрийн өмнөөс халах голын ялалтын ойн баярын мэндийг хүргье. Би хил хамгаалалт байгууллагад ажиллаад 12 дахь жилдээ ажиллаж байна. За домог түүхт халах голын отроод ажиллаж байгаа нь миний хувьд нэр төр хэрэг. Ингээд халах голын түүхт 80 жилийн баярын мэндийг нийт хилчидтэй болоод үе үеийн Ахмад дайчид, офицер ахлагч, генерал зэрэг төрүүлж ажилтны албаа агчтай баярын мэндийг хүргэж байна. Манай отроод 1937 онд байгуулагдсан цагаас эхлэн долоо төрлийн хил хамгаалтыг зохион байгуулж 1939 оны халах голын дайны ихэнх үе 1939 оны 1-р сараас 1939 оны 9-р сар хүртэл хилчид бол дангаараа болон Монголын ардын хувьсгал зэргийн айрам зөв тухайн үед зөвлөлтийн ажилтан дээрээс нь улаан айрам 1-р бүлэглэлийн хамт 1939 оны халах голын дайнд бол одоогор 40 орчим тулдаанд оролцсны 26-д нь бол хилчид бол дангаараа оролцсон түүхтэй юм аа. Манай отродын дайчиг нэнээс бол Бүгд найрамд Монгол Ард улсын 5 Баатар төснийг одоо ийм байна. Энд байна. Бүгд найрамд Монгол Ард улсын Баатар, Уранда Фонцгийн Чогдон, Самдангийн Төмөрбаатар, Нортлын Жамба, Дүүрийн Гуйл, Инкийн Шийлэг нар нь манай отродын дайчиг нэрээс төрсөн. Манай отродын түүхэн замнал дайчин говьяг төрс өндрөө 1984 он Цэргийн говьны улаан төгийн одон, 2013 он Цэргийн говьны Байлдааны говьны улаан төгийн одонгоор тус шагнасан. Тус отрод нь Бүгд найрамд Монгол Ард улсын Хошоо Баатар, маршал Хорлогийн Чоолсонгийн нэрмжт 80 жилийн түүхтэй ийм анги байгаа. Энэ бол Бүгд найрамд Монгол Ард улсын Баатар хошууч Нортлын Жамбагийн эргэлжсэн буус хэлэв тухайн эвлийн зэрэг өсчихсэн дүн товцсон. Нортлын Жамбаг нь бол Баянгар аймгийн Харьяат 1939 онд манай халах голын домогт төрлийн 7-р став Тасгийн нар 1947 оны Баруйлын тулгалтанд бол ставын дараагаар оролцож байсан. Энэ хүний тухай бол ардын уран зохиолч Яруу найрагч Тангадын Галсангуй бол алаг нүдний нөө Чингис богдын орон Аян сормосны нөө Чин зөрөгт илчид Монгол улсын хилд эрлэг чавдсгүй сануул Нортлын Жамбаа шиг баатараар их орноо мануул гэж шүлгэлсэн байдаг юм аа. Түүхэн жимээр нэвтрүүлэг Даран аймгийн халах гол сумаас
халах гол хамар даваа хайласт махнаас та бүхэндээ энэ өдөр мэндийг хүргэж байна. Монгол Зүйлтийн дайчдын гэгээн дурсгал зориулсан ялалтын өшөө 1984 онд буюу халах голын ялалтын 45 жилийн ойгоор Орос Монголын уран барилчид бүтээн босгосон байдаг юм аа. Энэхүү өшөөний эсрэг талд нааталтаа бол Монгол эмэгтэйн дүрийг хадаг эвийн хаан богоч өрөөлөн уралсан нь Язгаар нутагт маань Тавтай морил гэсэн утгатай. Эсрэг талдаа бол Ах トゥ армийн 1939 оны халах голын дайнд оролцсон 5 төрлийн зэрэг дайчдыг дүрсэлсэн байдаг юм аа. Үүнд нисэх онгоц, хуйх танк, морьт зэрэг, явган зэрэг, артиллерийн гэсэн 5 төрлийн зэрэг дайчдыг хил тал руугаа харуулсан босгосон нь бол Язгаар нутагт маань харийн даасан алдвал Ах トゥ 2 армийн зэрэг хан хэрэм мэт хамгаалан босож өстөн дайсны өвдгөлэн дарнаа гэсэн утгаар босгосон. Энэхүү өшөө нь бол далайн төвшнөөс дээш 55 м, газрын үндэ 20 м, өргөн нь 33, Эрдэнэтийн катодын цэвэр одоо аранчин зэс бол 110 тонноор босгосон байдаг. Ийм төвхтэй өшөө байгаа. Энэхүү өшөө нь бол 1939 оны халах голын дайнд фронтын артл буюу фронтын артлын дивизийн командын байр байсан ийм газар 1939 оны 9 сард Бүгд найрамдах Монгол ард түмний Хошообаатар Марс хорлогийн Чоосонгоо энд ирж 17 дугаар морьторооны дарга Додонгийн дандарт Бүгд найрамдах Монгол ардсан Гарамгааваа цолыг гардуулсан байдаг юм аа. Додонгийн дандар нь Булган аймгийн Бүрэн хангаа сумын Харьяат Тамбовын морин цэргийн дунд сургуулийг төгсөж халах голын дайныг 17 дугаар морьторооны даргаар эхлүүлж халах голын дайныг 6 дугаар морьт дивизийн даргаар дуусгасан ийм төвхтэй юм байдаг. Энэ Андрбаатар бол 1939 оны дай 1945 он 1947 оны чөлөөт дайнууд баруулийн тодорхойлолтод оролцсон ийм ном төвхтэй юм байна. Бидний ард харагдж байгаа энэхүү манхан нь бол халах голын дайны цөм фронтын байлдааны цөм үйл ажиллагаа өрнөсөн алдартай манхны нэг Эрмэсовын өндөрлөг харагдаж байна. Энэхүү Эрмэсовын өндөрлөг хэмээх нэр нь бол Японы хороон захирагч 149 дугаар хороон захирагч Ошууш Эрмэсовын хороон Японы милитарист түрэмгийлэгчдийн эсрэг ширүүн тулдаа явуулсан байдаг юм аа. Энэхүү Эрмэсовын өндөрлөгийг бол фронтын дайны явцад бол 3 удаа дайсан талдаж 3 удаа буцааж явж ирсэн ийм түүхтэй. Бид одоо 1979 онд халах голын ялалтын 40 жилийн ойгоор Баян цагааны нуруунд дээр сүндэрлэн босгосон Монгол дайчдын өшөөнд ирээд байна. Энэхүү өшөө нь халах голын байлдаанд халуун аймаг бүлээнсээ орсгосон ардын армийн 6-8 дугаар морьт дивиз хуйх танкын баригд нисгонгоцын скадрил хороонууд хилийн 24, 27, 31 дугаар отроод эрэлхий дайчдад зориулсан ийм дурсгалт өшөөнд ирээд байна. Бид одоо Зөвлөлт улсын Баатар Якловын танкын 11 дугаар баригдыг зориулсан өшөөнд ирээд байна. Энэ танкын 11 дугаар баригд нь болохтой 1939 оны 7 сарын 3-наас 9-ний хооронд болсон шийдвэрлэх тулдаанд одоо гол үүрэг бүтээсэн Баатарлаг авилтаа танкчд байгаа. За энэ тус танкын бригадын корпус командлагч Яклов нь болохтой зэрэг 1939 оны тулдаанд одоо танкын бригадаа гол үүрэг бүтээсэн Баатарлаг төвийн аяатай. Тус одоо танкын бригадаас бол Зөвлөлт улсын Баатараар 17 хүн одоо Зөвлөлт улсын Баатарцыг хүртжсэн ийм төвийн аяатай байгаа. Бид одоогоор Баян цагааны нуруунд дээр ирээд байна. Халах голын дайны явцыг түүхэн үе шатаар 3 хуваадаг. 5 сарын байлдаанд, 7 дугаар сарын байлдаанд, 8 дугаар сарын байлдаанд гэж хуваадаг. Энэхүү Баян цагааны нуруунд болсон тулдаан бол 7 дугаар сарын 2-оос 12-ны үед болсон ширүүн тулдаан болсон газар юм аа. Энэхүү ханаа өшөө нь бол халах голын ялалтын 30 жилийн ойд Ромбын хэлбэрт оруулж босгосон. Мөн Монгол гэрийн хан хэлбэрт оруулсан нь болохоор Монгол Зөвлөлтийн эрэлхий дайчид Японы эзлэн түргэнгэлэгчдийг энэхүү өшөөнөөс дотгош одоо хөл гიშгүүлээгүй гэсэн үднээс энэхүү өшөө босгосон гэдэг юм аа. За манай их фронтын стон 1974 онд байгуулагдсан 44 жилийн түүхтэй стон юм аа. Голын ялалтын 80 жилийн ой мэндийг нийт үеийн хилчид, ахмад дайчид, одоо ажиллаж байгаа албаагчид бие бүрхэнд бүгд нь мэд дэвшүүлье, баярын мэд дэвшүүлье. Манай Баян шины застав нь 1937 онд за Дорнот аймгийн Халах гол сумын нутаг дэвсгэрт
анх барьж байгуулагдаж хил хамгаалтанд оролцож ирсэн. За тус став нь хилийн хариуц хэсгийг 100 усын хил хамгаалтаар зохион байгуулж явуулдаг. Сайн байцгаана уу? Монгол Улсын төрөөс хүүхэд залуучуудаа эх оронч, зэрэг эрх оронч, хүмүүжил, төлөвшил олгох бодлого үйл ажиллагааны хүрээнд маш олон ажлуудыг боловсрол совшин ухаан спортын яамнаас бид нар хүүхэд залуучуудтайгаа хамтран хийхийг зорж байгаа. За бид батлан хамгаалах яамтайгаа хамтран оюутан зэрэг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд 5 дахь жилдээ маш олон хичээлдээ суралцсангаа цэргийн эрдэмд суралцах, цэргийн хөтөлбөрт хамрагдах энэ ажлыг зохион байгуулсан. За түүхийн жимээр хөтөлбөрийн энэ нэвтрүүлгийн хүрээнд халах голын 80 жилийн ойд зориулсан тусгай нэвтрүүлгийг бэлдэж хийж байгаад чин сэтгэлээсээ талархалтай байна. Түүхийг хинч гуйлах ёсгүй бөгөөд түүх бол түүхээрээ үлддэг. Залуу ийхэн маань ямар их үн цэнээр өвөг дээдс маань халуун ам бүлээн цусан зориулж өнөөдрийн иргэдтэй амгалан тайван амьдрах, амар тайван байх, аз жаргалтай амьдралыг цогцлоох энэ үндэс суурийг тавьж өгсөн гэдэг энэ түүхийг залуус маань хизээч мартах ёсгүй. Тийм учраас халах голын дайн, халах голын ялалт гэдэг бол Монголын ард түмэнд асар их үнээр олдсон ийм түүх үйл явцаа. Нөгөө талдаа энэхүү дайнд оролцож явсан зөвлөлтийн баатруудын түүхийг өнөөдөр зөвлөлтийн эрдэмтэн судлаачид, Оросын холбооны улсын эрдэмтэн судлаачид маш ихээр сонирхож халах голын 80 жилийн ойн арга хэмжээнд эртнээс бэлдэж бидэнтэй хамт баримтат кино хийхээр, бидэнтэй хамт уран сайхны кино нэвтрүүлгүүдийг хийж орчин цагийн залуучуудад хүрэхээр ажиллаж байгаа гэдгийг бас энэ даршимд бас би хэлхийг хүсэж байна. Ингээд энэхүү нэвтрүүлэгт үзэгчид маань энэхүү нэвтрүүлгийг үзэж байгаа залуу ийхэн маань халах голыг тойрсон, халах голын 80 жилийн ойн хүрээнд халах голын түүхийг тойрсон олон шинэ мэдлэг мэдээллийг авч та бүхний ирээдүйд, та бүхний сонорт бас эрдэм мэдлэг болж үлдэж эх орноороо бахархах, түүхээрээ бахархах нэгэн шинэ хуудсыг нэмнэ гэдэгт эргэлзэхгүй байгаадаа баяртай байна. Сайн байцгаана уу? Түүхэн жимээр нэвтрүүлэг Дорн даймгийн халах гол сумаас халах голын ялтын музейгээс та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Одоогоос 79 жилийн өмнө болсон энэ халах голын дайн энэ баян цагааны нуруунаас тэр Эрсүүл хүртэл нэг 70 км-ийн ийм өргөн фронтод өнөөдрийн Хятад Монгол улсын хилээс 22 км-ийн бүнд 128 хоног энд халах голын дайн болсон юм түүхтэй. Тэгээ энэ дайнд Зөвлөлт Монголын олон аавын хүүд алтан ан алдсан. Тэднийг эгээн дурсгалын мөнгөчүүлсэн 35 хөшөө дурсгалт газар халах голд байдаг. За энэ 35 хөшөө дурсгалт газруудын хамгийн томоохон төлөөлөл нь болохоор энэ манай музей байна. Манай музей 1982 онд халах голын ялалтын 45 жилийн ойгоор байгуулагдсан ийм музей. Тэгээ энэ музей бол өнөөдөр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хувьсгалын нэг 55 музей байдаг. Тэр 54 музейноос ялгагдах нь хоёрхан онцлогтой. Нэгдүгээрт одоогоос 79 жилийн өмнө тесрэх бөмбөг, эсрэг суманд цэгцсэн газрынх нь хөрс энэ шархан аниж идгийг байгаа тэр дайны талбар дээр байж байгаа музей. Хоёр тонцолго нь болохоор энэ зөвхөн халах голын дайнаар дагнсан төрөлдсөн музей. Энэ манай музейд халах голын дайны түүхийг өгүүлнөхөөс биш өөр бусад музейнуудтай адил угсаатан зүй, байгалийн түүх, уран зураг гэд ингээд өгүүлээд байх олон зүйл байна. Зөвхөн л дайн эхлээд дайн дууссан тэр үйл явцыг л харуулдаг ийм онцлогтой юм аа. За энэ манай музейн баруун уртлын ханамд энэ 1960 70-аад онд Монголд нэлийн төрж орж ирж байсан урлагийн нэг жанр төрөлдөө. Энэ шилэн петражин урлал. Энэ халах голын дайнд мордож байгаа, дайнд оролцож байгаа, дайнд оролцож ялчаад аав ээжтэй очиж байна, амар хандаа очиж байна, алга хонгор үрээ очиж тэрвэрч байна, айдуу өргөж байна, ийм түүх мэлхээсүүдийн харуулсан урлал. За манай музейн хүндтгэлийн хэсэг улам эндээс эхэлж байгаа.
1917 онд Орос улсад Октябрийн социалист хувьсгал ялж 21 онд Монголд ардын хувьсгал ялж тухайн үеийн хувьсгалын удирдагч нарын одоо хэлсэн үгээр үзүүлэг эхэлж байгаа. 1992 оноос өмнө одоо Сөүлтлбат улсын төрийн сүлд маань нэг иймэрхүү байж. 1940-од оны үед Монгол улсын төрийн сүлд маань ийм байж. За манай үзүүлгүүдэд дундаас хамгийн үнэтэй үзмрүүдийн нэг бол энэ модон жазантар байж байгаа. Хуучин Монгол бичээс байгаа юм л да. Хүн харахад л уур хийц муутай модон жазантар байж байгаа бичээс. Түүхийн үнцний хувьд бол одоо их чухал үнцэнтэй зүйл. 1936 оны 3 сарын 12-нд Зөвлөлт социалист бүгд найрамд холбоот Орос улс бүгд найрамд Монгол ард улсын хооронд байгуулсан харилцан тусалцах протокол гэрээ. Энэ гэрээний гол утгасан нь юу гэж нөхлөөр хэрвээ энэ хоёр улсын аль нэгнийх нь нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулж 3 дахь орон цэргэлэн зэвсгэлэн халдан довтлоос өөрийн нутаг дэвсгэр довтлсантай адил авч үзэж цэрэг зэр зэвсгийн хувьд тусалцаа үзүүлнэ гэдгийг энэ гэрээн дээр дурдсан байна. Тэгээ энэ гэрээн дээр гарын үсэг зурж баталгаажуулснараа түүхэн одоо үнд баримт бич. Өөрөөр хэлэх юм бол энэ гэрээн дээр гарын үсэг зурж баталгаажуулснаар зөвлөлтийн цэрэг Монголд орж ирэх түүхэн нөхцөл бүрдсэн ийм онцлогтой. За энэ халах голын дайнд улс их орны эдийн засгт ер нь ямар хүнд дарамт учруулсан ямар хэмжээний одоо мөнгөөр илэрхийлвэл одоо мөнгө төгрөг зарж ирсэн бэ гэдгийг энэ график харуулж байгаа юм л да. Өөрөөр хэлэх юм бол 1939 оны халах голын дайн болохоос 5 жилийн өмнө 1934 онд Монгол улс нийт төсвийн орлогын 3/1-ийг цэрэг айрам батлан хамгаалах зардалтаа зарж байна. Тэгвэл дайн болдгийн урд жил 1938 онд Монгол улс нийт төсвийн орлогын 52% одоо цэрэг айрамдаа зарж байгаа. Яг дайн болдог 1939 онд Монгол улс нийт төсвийн орлогын 65%-ийг л одоо батлан хамгаалах зардалтаа зарсан. Өөрөөр хэлэх юм бол мөнгөөр илэрхийлвэл энэ дайны үр дүн одоо ийм хэмжээний мөнгө зарж ижил сая л одоо ялтанд хүрсний гэрч баг. За манай үзүүлгүүд дундаас одоо хамгийн үнэтэй үзмрүү гэх нэг энэ байна л да. Энэ бол соёлын одоо бие төсөв. Бүгд найрамд Монгол ард улс Манжгаа улсын хилийн 1 номерын чулуун байна. Өнөөдөр дэлхийн тавцан дээр Манжгаа улс гэж байхгүй болсон. Газар нутаггүй, хэлгүй, соёлгүй болсон. Хаа нэг манж үндэстэн бол би тэрний үүсгээ арга байхгүй. Тэгвэл манай Монгол улстай 1933 оноос 45 он хүртэл 13 жил Монгол улстай хэлж ирснийг гэрч энэ нөмөргийн соёлзоос баг хүрээгийн иншээний овоо хүртэл одоо 16 овоо тэмдэгтэр хэлж ирсний гэрч нин гэж. Соёлын бие төвгүүдийн гайхамшиг бол энэ. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд дээр 3хан одоо энэ Манжгаа улс Монгол улсын хилийн чулуун байна. Нэг номерийнх нь манай музейд байж, нөгөө нэг нь одоо энэ манай патриотод байж, 3 дахь нь хилийн цэргийн музейд байж. Бусад 13 одоо багна байхгүй болсон. За халахын голын дайнд хилчид ямар үр гүйцэтгсэн бэ гэдгийг л одоо илтгэн харуулж байгаа болно. 1934 оны 9 сарын 10-нд Чавлсан аймгийн Хунцмын харьяат сүрэнгийн 10 тонны адуу хил зөрчиж хөөснөөс эхлээд 1939 оны 5 сарын 11 халах голын зарлаагуудын эхлэх өдөр хүртэл Монгол улсын хилийг нийтдээ нэг 60 удаа зөрчсөн байдаг. Өдөөн хатгсан, зэвсэгт мөргөлдөөн тулгуурлтууд болж ирсэн. Тэгжүүд сая халах голын дайн эхэлсэн юм байна. За энэ манай суманд байгаа энэ одоо 24 дугаар отроо, 27 дугаар отроо, 31 дугаар отруудууд бол 1937 оны 10 сарын 18-ны өдөр байгуулагдсан. За ингээд энэ бүгд найрамд Монгол ард улсын Хошообаатар маршал Чавлсангийн нэрмэд Байлдааны гавьяаны улаан тугийн болоод Байлдааны гавьяаны утантай энэ отруудын игнэнээс
5 Монгол улсын баатар төрсөн. Энэ Чогдонгон заставаас бол 4 Монгол улсын баатар төрсөн. За энэ өдрөд бол халах голын дайнд оролцсон. 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон. 1947-8 оны баруун хилийн тулгуурлалтанд оролцсон. Өөрөөр хэлэх юм бол халах голоос ховдын байтаг богд хүртэл одоо 3000 км газарт морин марш хийсэн одоо ийм домог төвхтэй. Ангида тэгээд одоо энэ хилийн цэргүүд бол хамгийн эхний дайны бууны дууг дуургасан, хамгийн эхний суманд амь насны ирсэн, хамгийн сүүлчийн буун дууг гаргасан. Өөрөөр хэлбэл дайн эхлэхээс аваад дайн дуусах хүртэл энэ хил дээр л байсан. Ийм л түүхтэй юм. Тэгээд энэ түүхийн одоо олон түмэнд хүрэхийн тулд энэ болонгол бол хил хамгаалах ерөнхий газар хамтарч манай музей байгуулсан юм аа. За би ер нь эмэгтэйчүүд ямар одоо сүрхий юм гэдэг талаар л бас энэ үгийн далимд энэ музей тайлбарлахдаа хэлэх гэж утсан. Одоогоос 5 жилийн өмнө Якутын нэг 5 эмэгтэй авто ийлэгчд манай музейг ирж сонирхлоо. Тэгээд музей сонирхож явц дунд нь би хэллээ. Танаа Якутаас одоо энэ халах голын дайнд хэдэн хүн оролцсон бэ гэж асуулт. Тэгсэн тэд хөрх не знаю гэж. Яаж мэдв? Тэгээд өнгөрлөө. Тэгсэн 2 жилийн дараа ахлагч нь өшөө нэг эмэгтэй аялагчтайгаа хоёулаа ирлээ. Тэгээ ирээд хэлж директор музей танд би нэг даска дурсах гэсэн юм аа л гэж. Тэгээ янгуу үнэ хэлэхэд тэнийг би нэг тийм одоо сайн ойсошгүй. Хаан одоо нэг цаасан самбар юм уу, хулдаасан гэвэл юм уу, тийм юм байх гэж. Гэтэл тэд над ийм зүйлийг авчирч байсан. Тэр миний одоо хэлсэн үг тэр Якутын тэр Орос эмэгтэйчүүдийн одоо сэтгэлийнх нь утсыг донгод дуурахад тэгээд тэд Оросын архивд сууж Якутын архивд сууж архивд суугаад энэ 7 хүн болвол ийм албан тушаалтай, ийм цолтой, ийм ангид одоо алба хаагаад цэргийн одоо Орос улсын цэргийн говьяны улаантгийн одонгоор шагнагдсан байна гэж. За энэ 12 хүн болвол халах голын дайнд оролцжээ. Чухам ямар говья байгуулсныг бид мэдсэнгүй. Нийтдээ манай Якутаас 19 хүн энэ халах голын дайнд оролцсон юм байна. Монгол улсын тусгаар тогтмол өргөчлөг баталгаажуулах 19 хүн манай Якутаас одоо энэ дайнд оролцжээ гэж хэл. Тэрний сонсоод би өөрийн ирэхгүй одоо 2 нүдний минь нулимс цэйлгэнэ. Хаа байсан тэр хол нутгийн тэр Орос бүсгүйчүүд. Тэр Оросын архивт, Якутын архивт суугаад энэ 19 хүн одоо халах голын дайнд оролцсон байна гэж. Эдгээр хүмүүс болвол Америк дэнчин тавиад цусаан урсгаж байж Монгол улсын тусгаар тогтмол өргөчлөг баталгаажуулсан. Одоо манай Монгол улсын 21 аймаг 330 суманд халах голын дайнд хэдэн хүн оролцсон. 45 оны чөлөөлөх дайнд хэдэн хүн оролцсон. 47-8 оны баруун хилийн тулгуурлалтанд хэдэн хүн оролцсон. Ардын хувьцгалын хэдэн партизант зөв тоо бай нүхээс нэр байхгүй шүү дээ. Тэр музейнуудад юу байдгүй гэхээр хөдөлмөрийн баатар, спортын масчир, алдар туяаж, улсын начин, эрдэмтэн тийм ээ, гавьяа тогш. Энэ хүмүүс бол хөлсөө туслуулаад хөдөлмөрлж бай тэр оюуныхаа хүч чадлаар одоо алдар гавьяа хүртсэн хүмүүс. Сая миний хэлсэн ардын хувьцгалын партизан халах голын Ахмад Дайчин 45 оны одоо Ахмад Дайчин 47-8 оны баруун хилийн тулгуурлалтанд оролцсон хүмүүс бол Америк дэнчин тавиад цусаан урсгаж яж Монгол улсын тусгаар тогтмол өргөчлөг баталгаажуулсан. Өнөөдрийн бидний сайн амьдралыг л бий болгосон хүмүүс юм байна. Тийм учраас би одоо халах голын ялтын 80 жилийн ойг ухтаад бүх одоо аймаг сумдууд энэ дайнд оролцсон хүмүүсийг ядад нэг нэр усын одоо гаргаад тавьчихээ гэдгийг л одоо уриалдаг. Хамгийн ширүүн одоо хамгийн шийдвэрлэх байлдаан болсон тэр ерөнхий давшилтын схем зураг тэнд харагдаж байна.
За Оросын алдар тагнуулж Эрхард Зорге 1939 онд Японы нийслэл Токиод Германы элчин сайдын яамд ажиллаж байсан. Тэгж байхдаа 39 онд 5 сараас хойш зөвлөлтийн талд нэг шийпэр явуулаагүй. Тэгээд 7 дугаар сард нэг шийпэр ирүүлсэн байдаг. Тэр нь ямар шийпэр байсан гэхээр 8 дугаар сарын 24-нд Япончууд их давшилт хийх гэж байна гэдэг. Тэгээд тэрний сонсож хүлээж аваад 8 сарын 24-өөс өмнө өрсөж их давшилтыг хийх шийдвэрийг Жоко гаргасан байна. Тэгээд 8 сарын 20-ны бүтэн сая өдрийг сонгож аваад дайсны талд илд баригдахаар тагнуулын үйл ажиллагаа явуулсан байна. Өөрөөр хэлбэл радиоор чанга яригчаар хорогдох байраа явах, үйлчлэлтийн бэлтгэлээ ханга, морины канушг байраа бэлдэх, хадлан бортоогоо бэлдэх гэж. Энийг сонсоод Япончууд за 8 сарын 24-өөс өмнө эд бол дайрахгүй юм байна. Ер нь намарч байгаа өвлжих бэлтгэлээ хангаж байгаа юм байна л гэдэг ойлголт байсан. Тэгээд 1939 оны 8 сарын 20-ны өглөө 5 цаг 47 минутанд 150 дайрагч онгоц агаарт хүрч. Тэр 150 дайрагч онгоцын хамгаалтанд ор 100-аад бөмбөгдөгч онгоц агаарт хүрч. 660 их бүү миномотор дайсны байрлалд буудаж 1000 орчим танкаар дайрсан бид. Ингээд 8 цаг 47 минут гэхэд 3 цаг болж 3 удаагийн завсарлаатгаар дайсны байрлал дээр хүчтэй галны шуурга буусан. За ингээд фронтын баруун гартлаар бүгд найд Монгол Ард улсын Баатар Янтай сүрэнгийн командлсан 8 дугаар морд дивиз давшиж фронтын зүүн гартлаар бүгд найрамд Монгол Ард улсын Баатар Дандрын командлсан 6 дугаар дивизүүд давшиж 8 дугаар сарын 24-ний өдөр Монголын хилийн дотор кольцоолж бүсэлж авсан байна. Ингээд 8 дугаар сарын 31 гэхэд дотор нь ахиж хэсэгчилж бүлгэлж кольцоолж аваад ингээд Япончуудыг үүрэнд нь устгасан. 1939 оны 9 сарын 16-нд Москвад зөвлөлтийн гадаад явдлын яамны сайд Молдов Японы элчин сайд Того 2 гал зогсоо хаалтанд гарын өсгө зурж халахгүй дайн төгссөн. Ийм түүхт. Дайн төгссөн боловч нэг хэсэг газар нутгаа бид өнөөдөр хятад улсад алдчихад байна. Бөөр нор бүтнээрээ манай нутаг байсан. Энэ халахын халуун аршаан гэд бидний өвгдөөц одоо тэнд морь тэмээ тэргээр очиж аршаалдаг байсан газар. Тэр мэн өнөөдөр хятадын нутагт байж байна. Өөрөөр хэлэх юм бол Монгол улсын газар нутаг бүрэн бүтэн байхаас энэ халахгүй дайныг маш хурдан зогсоох нь бол нэг номерыг зорилт байж. Өөрөөр хэлбэл улс төрийн нөхцөл байдал тэгжилж харж ирсэн. Баруун талаас Герман дайрах гэдэг. Германтай үл довтлох гэрээ байгуулчаад Польшиг нам нөгөөшөр хайцсан. За халахгүй дайн зүүнтэл болоод байд. Хэрвээ халахгүй дайн чүргэлжлээд Герман баруун талаас Оросууд дайрах юм бол Орос улс хоёр тийшээ фронт нээж одоо энэ дайнд юу нь ялахгүй ялагдах уу гэдэг нь бол бараг л тодорхой. Тийм л хүнд нөхцөл байдал одоо хүлээж ирсэн. Тийм учраас одоо халахгүй дайныг маш хурдан дуусгах нь л одоо нэг номерыг чухал зорилт байжээ. За миний энэ хажуу талд байж байгаа нь Монгол морь. Энэ халахгүй дайны одоо хамгийн чухал зүтг хүч бол энэ Монгол морь байсан. Өөрөөр хэлэх юм бол энэ Монгол морь бол энэ халахгүй хаагуур гаталдаг. Энэ элсэн банкнд хаагуур давхидаг. Энд явган цариг битгий хэл одоо танк машин явж чадахгүй. Тийм л одоо их элсэн банк бартаа сааттайгаа зурдсан. Тэрэнд л энэ Монгол морь бол маш чухал үүргийг гүйцэтгэж байсан. Ер нь одоо дэлхийн 2 дугаар дайн чөлөөлөлтөнд Монгол морь бол ямархуу их үүрэг гүйцэтгсэнийг одоо Оросын ерөнхийлөгч Путин хүртэл одоо шагшин магтсан байдаг. Монголчууд бол чөлөөлөлтөнд
500 мянган акт морьдоо одоо бидэнд бэлгэлж байсан. Энэ бол юугаар ч одоо үнэлж баршгүй их чухал одоо зүйл байлаа гэж. За энэ хэсэгт л тэр тагнуурчдын одоо болон байж байна. За энэ л их орныхоо төлөө харь оронд суугаад үүрэг гүйцэтгэсэн ийм олон баатарлаг хүмүүсийн түүхийг өгүүлж. За тагнуул өрсөн халахгүй малчин эмэгтэй тэнд байж. За мегмарын балдан гээд одоо энэ 33 удаа Монгол улсын хэлий зөрчид тагнуул хийсэн одоо энэ Ахмад тагнуулч байж. Өөрөөр хэлэх юм бол одоо энэ 30-аад онд чинь 732 сүм хийдэ устгацсан 10,000 лама барьж яваад алдсан. Ийм л одоо ороо босгоо цагт Монголд арц хүчний үнэртэй ч майн мэгцмийн дуу сонс харахгүй байна гэд баргын ганжир сүмд очиод л одоо хурал даган баясч явахдаа тэндээс одоо суурин тагнуулуудаас тагнуулах мэдээг хүлээж авч байна. За энэ даргаан сумын Чилха гэдэг хүн байж энэ халахын халуун аршааны Японы төмөр замын өртөг дэлбэлэх байлдааны тушаал аваад тавуулаа явж үүрэг гүйцэтгэж ирсэн. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивээс би одоо 43 нийтэд зарлж болох хүний одоо материалыг авсан юм байна. Бас нийтэд зарлж болохгүй хүн байна л да. За энэ хоёр зураг бол сайхан зургууд, их сайхан гүйлэмжтэй. Энэ дээдлийн уран сайхны зураг бол одоо хамт байлжсэн пулемотчин орос зэрэг дайсны суманд оногдоод амнаас нь цус хөөс сагаад маама гэж ээжээ гэж хэлж чадсан юм уу юу хөрх орвогийн мөнгөсөө үзлээ шин. Хамт байлжсэн 100 гартаа шарх авцсан цэрэг ирсэн цустай гараараа байлдных үрзээр алкоголын өрсрөө мэлтаад дайч нөхрөө оршуулж. Хэрийн сайхан англим цэцгээ тастаж яваад баглаа болгоод тавьж, малгаагаа тавьж. Энэ хоёр орос цэрэг ахад хизээч уулзахгүй. Хөөх амьд байгаа цэрэг нь уйлж би чиний төлөө ээж чинь очоод зүүн хацраа үнсүүлнэ гэд том нулимс тусаач. Яг энэ шиг л ийм олон Дайчин Баатар ирсийг халахгүй илгэндээ чангагчин энэ хөрс шоо тэрч. Дээгүүр нь үүл нүүж, дэрэгдүүр нь гол урсгаж, хажуугаар нь бургасмууд найгаж, болж бүр шүүж иргэж байгалийн хөгөө илүү симфоник шгэлж. Ийм л ах トゥ зөвлөлт Монголын найрамдлын газарт галтай тэнгэрт нартай хамт мөнгөжүүлсэн. Ийм л ариун дагшин хөрс шоон дээр та бид өнөөдөр алхаж байна. Ийм л түүхийг сонсохгүй та нар музейд хурж ирсэн. За би үйлчлүүлж байгаа хүмүүстээ нэг л зүйлийг одоо үннийг хэлж чадна. 1939 онд халахгүйн дайнд зөвлөлтийн цэрэг ирж туслаагүйсэн болвол өнөөдрийн Монгол улсын тусгаар тогтмөрчлөө та бидний сайн сайхан амьдрал байх уу гэдэг дээр үгүй л гэж би хариулна. Зарим нь надтай маргадгийг бид 39 онд Японд эзлэгдсэн болвол тэнгэр багандсан барилгатай метрогоор төмөр замаар одоо аялж яваад хөгжил гэдэг одоо оргилдөө хүрсэн юм байна л гэж. Тэгээ би тэдэнд хариулдаг. Гонжин жоголооны бас байхаа л гэж. Бид хэрүү Японд эзлэгдсэн бол одоо өнөөдөр өөр монголчуудаас 7 дорл байх баг. Харин өөр монголчууд ч гайгүй одоо үндэсний бичиг соёлоо гээгүй байж. Бид чинь кирилл бичиг шилжсэн. Кирилл бичиг шилжснээрээ бас дэлхийн одоо хөгжилтэй хөл нийлүүлж Европын агуу их соёлыг бол Монголд өрсөлдүүлсэн юм байна. Өнөөдөр манай монголчуудын ер нь нэг дунд наснаас доошх насны хүмүүс бол одоо хуучин монгол бичгээ уншиж чадахгүй шүү дээ, мэдэхгүй. Ер нь ихэнх одоо алхахлын дайны түүхэн материал гэдэл архивт бүгд л хуучин бичгээр байж байгаа жишээ. За энэ доотлолд одоо Соёд орж гэдэг хүний зураг байж энэ. Соёд орж Лоло Шарв гэдэг энэ хоёр хүн Оросын танкийн 11 дугаар гэдэг энэ 2 дугаар салааны дарга агалгад дэслэгч Васильевтай уулзаж явах үе. Энэ хоёр бол Орос хүнийг анх удаа харж байгаа. Оросоор Драстрис гэж хэлж мэдэггүй.
зургийн аппаратыг амьдралдаа анхудаа л харж байгаа. Тийм л түүхэн агч. Тэмээн дэрэгтээ ус аваад явж байхад зам зураг асуух гэсэн яах гэсэн одоо Орос цэргийн дарга уулзаад тэгээд хамтраад одоо зураг авуулаад тэгээд одоо зэвсгэнэг дайч нөхөрлөл гээд сонин дээр гарцсан. 1979 он гэхэд алхгол ялтын 40 жилийн оволж явахад Монгол даяараа маш их юм хийж ирсэн шүү дээ. Тэр үед л би эд залуухал байл. Нэрэн додроогүй баатруудыг эрен сурвалжлан дайчин нөхрийн замаар тойрон аяллуудыг явуул. Тэгээд тэр үед одоо энэ соёод орж байгаа энэ Василий хоёрын зургийг сонин дээр хэвлээд кто это гэдэг одоо энэ юм бэ гэсэн. Тэгсэн Комсомольская правда сонин дээр ахлах төсөлч Василий миний зураг юм байна. Ингэ. Тэгээ манай Монгол ирсэн. Тэр үед манай монголчин 5хан сонинтой байсан. Намын үнэн сонин, хөдөлмөр сонин, улаан сонин, залуучуудын үнэн сонин, пиандрын үнэн сонин. Ингээд ирээд үйжсэн чи Хинтээ аймгийн өмнө дэлгэр сум сүү тосны заводын эрхлэгч хийгээд соёод орж байгаа амьд сэрүүн байж. Хөөхөө наадах чинь миний зураг бай гэж. Зураг болвол одоо ингэж л мөнгөрдөг. Түүхийн гэрч болдгийг л одоо гэрчээний юм л да. За энэ олон хувцс формууд байж нэд бол бүгд л дайны үед одоо эдэлж хэрэгжилж исэн форм. Харин манай Монгол цэргийн ахлах дарга нар бол одоо дандаа саарл формд. Содон. Тэгээ энэ дайнд Орос Монголын олон цэргийн дарга нар алтан амиа алдсан байдаг. Би боддгийн аль содон худастай хүний л одоо түүж буудаад байсан байлгүй. Гэхдээ өнөөдөр ингийн сахиул хүчгээд одоо цэрэг дарга хоёрыг хажууд нь тулж ээж энгэр дээрх нэрээр нь мөрөн дээрх одоо цолоор нь л тань шүү дээ. Түгэн жимэр нэвтрүүлэг 2018 онд 15281 км явсан бол 1000 км алсан дах Дорнод аймгийн Халахгүй сумаас Халхголын Ялтын музейгээс та бүхэндээ хүрлээ. Өрсгөл бас шууган морсож байна. Цэлмэг хөхт хингэрт үйл нүсэрлээ. Гэвч 80 жилийн өмнөх эх орныхон төлөө амиа эрсдсэн Зүлд Монголын дайчдын халуун мөр арилаагүй байгаа гэдэг. Баярлалаа. Тэгээд миний энэ тайлбарлаж байгаа энэ явдал бол би юу гэхээр одоо миний одоо энэ хойч үедээ л үлдээх гэж л өөрийнхөө мэдж байгаа чадаж байгаа зүйлэл тэр нэг ч гэсэн хүнд л одоо хүргээсэй гэсэн ийм л үзэл бодлоор л ингэж л
хамтдаа ажиллаж хөдөлмөрлөж байгаа юм да. Хэрэг би одоо ертөнцийн мөнгө улсын үзэсгэлэнт шороонд ороход миний энэ ярьж байгаа хэлж байгаа юм бол надтай хамт орно. Тийм учраас энийг нэг ч хүн ч гэсэн одоо хөргөхийг л бодож байна. Сайн байцгаана уу түүхэн жимээр нэвтрүүлэг халах хол өөрийн стаас хамтдээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Эргэн эргэх бас нэгэн хаврын улираа их оронд минь ирсэн баалаа дэлгэр Монголын дорны тэнгэр дэндүү тайван. Сайн байцгаана уу. Монгол Улсын баатар Шагдрын гонгорын нэрэмжит Бөөрнөс таван 1978 онд байгуулагдсан. Халах голын дайны эхлэлийг 1935 онд халахын сүм нэртэй газар анхны цохилт хийснээр халах голын дайны эхлэл тавигдсан. Халах голын түүхт 80 жилийн ойн баярын мэндийг Хил хамгаалалт байгууллагын алба хаагч та бүхэндээ хүргэж байна. Манай бөөрийн стан усын хамгаалалт зохион байгуулалтаараа маш их онцлогтой. Манай бөөр нуур нь бүгд талд улсын талд 10%, Монгол улсын талд 90% байдаг. Хил хамгаалтыг бол усын хамгаалтаараа зохион байгуул. Зуны цагт хөнгө үйлдэлээр өвдийн цагт мохоо шаргал ашиглан хил хамгаалтыг зохион байгуул. Усын хамгаалтыг зохион байгуулж байгаа. Нийт хэлжидтэй халах голын ялалтын 80 жилийн баярын мэндийг хүргье. Түүхэн жимээр нэвтрүүлэг Дорн аймгийн халах гол сумаас та бүхэндээ хүрч байна. 1939 оны халах голын дайны бөмбөг талтанд орсон газраас энэ өдрийн мэндийг хүргэж байна. Цэргэрсийн улаан тоос цэцгэн дундуур татаад явчихлаа. Зээшин дотор минь хагцал үлдээгээд цэнхэр уулсыг даваад явчихлаа. Олон ирчүүд дуугандуулаад онгон талдыг үр давхиад явсан юм орон гэртээ зайгаан нөхөд оттой адилхан харваад ирсэн маань. Эцэндээ очоод сагтлын харуугаа Индрийн цог чамжааг авьяаны огонтой Ирчүүдөөний хендэр Монголд ирсэн ёо Монгол Улсын баатар Шагдрын гонгорын гавьяа байгуулсан газар ирж байна. 1936 оны 1-р сарын 28-ны шөнө 2 цэргийн амт 3 өдрийн бодлогын өөр бүсгэж байгаад дайсны 10 зэгсгэлсэн үнийг илрүүлэн нэг цэргийг мэдээ өргүүлэхээр бие толгоочтойн явуулаад нэг цэрэгтээ морьдоо бариулан байрал дээр үлдээгээд өөрөө 10 хүний эсрэг газараа эргэлтээр тулалдаж дайсны нэг хүнийг газар дээр нь хөнөөгөөд 2 хүний шархтуудан нутгаас өхөн гаргасан. Үүнийг нь хавийг нүмдэж Монгол Улсын баатар цолоор 1936 оны 1-р сарын 29-ны өдөр шагнагдсан байгаа. Монгол Улсын анхны баатар. Түүхэн жимээр нэвтрүүлэг Монгол Улсын баатар Хунцгийн Чогдонгийн нэрэмжтэй Менингийн ставаас та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Манай өдрөд 1939 оны халах голын дайнд оролцож түүхэн гавьяа байгуулсан. Тухайд Японы төрөмөлгөөс манай улсын дархан хилийг зөрчин өдөн хатгал гаргах явдал ихээр байсныг дасан зогсоохоор булан дэрс улаан удгийн стад олон удаагийн тулгуурлалтанд оролцсон. Булан дэрсний тулгуурлалтанд баатарлаг гавьяа байгуулсан Шагдрын гонгор нь Монгол Улсын анхны баатар цолоор шагнагдсан юм а. Ингээд халах голын ялалтын 80 жилийн баярын мэндийг Хил хамгаалалт байгууллагын нийт бие өрөлтгөн хилчидээ өргөн төвшүүлье. Түүхэн жимээр нэвтрүүлэг Улаанбаатар хотоос 1060 км-ийн зайтай Монгол Улсын 1423 тооц Сүлд багны нэрдээс нэвтрүүлгийн жаргаж байна. Хилийн тэнгэр цэлмэг байгаасай. Монгол Улсын зүтгэе. Халах голын дайн зөвхөн
халах голын дайн байсан. Хайртан өхнөө дайснаас мөрсөн хамаг ардын дайн бай.